За сайн байна уу? Микро Magic багаас нэлж байна. Тэгээд бидний өнөөдөр ярих гэдэг сэдв юу вэ гэхээр хараагүй хүмүүс зориулсан voice GPS хэлчил системийг бид хийхийг зорьсон байна. За хараагүй хүмүүс ер нь яг тулгардаг бишээлүүд ер нь юу юм бэ? Хараагүй хүмүүс бол тийм ээ гадуур нийгэмд ингээд яваад ганцаараа яваад чадахгүй. Тэр хүн дөөрөх тийм ээ магадгүй юм өргөх тийм ээ гимтрэгт халдах жишээтэй маш олон бишээлүүд бол байдаг. Эднэрийг бид нэр яаж шийдэх вэ гэхлээр шийдвэхээр voice GPS одоо хүч системийг хийгэж зорж байгаа. Манай багийн бүрэлдэхүүн бол програм хангамж одоо IT чиглэл сүлжээ мөн электроник инженер буюу зөвний би өөрөө дизайнер гэх. Өнөөдрийн байдлаар маяг тэмцээнд манай програм хангамжийг инженер маань ирээгүй байгаа. Тэгээд за бидний явуулсан судалгаа болохоор нийт Монгол улсад хараагүй ойролцоогоор 16,000 хүн байдаг юм байна. Харин Улаанбаатар хотод өнөөдөр одоо бидний нийгэм донд 10,000 хүн байна. Та магадгүй өнөөдөр ингээд гадуур явахдаа нэг одоо 7 хоногт бол нэг хараагүй хүмүүстэй нэг ганц хоёр удаа л таардаг байх. Ийм олон хүн байхад яагаад бид өдөр болгон таарахгүй вэ? Яагаад гэвэл ингээд нийгэмд оролцоо байхгүй тэр хүмүүс. За бидний явуулсан Монголын хараагүйч үндэсний холбоон дээр очиж хийсэн судалгаа болохоор 120 хүнээс авсан судалгаа маань ерөнхийдөө бид нэр судалгаа явуулснаар төхөөрөмж хийх маяг байдлаар хийвэл дээр байна гэсэн хүмүүс 65% байсан. Харин аппликейшн зорилгоор аппликейшн маягаар хийе гэвэл 35% байсан. Бидний судалгаа явуулсан судалгаа бол. За тэгээд бид нар эхний ээлжинд бол GPS-ийн төхөөрөмжийг хийхээр шийдсэн. GPS маань бол нэгт бол найдвартай ажиллах. Хоёрт бол